Сайн байцгаана уу? Сонсож байгаа үеийн мэндийг хүргэе. Та яг одоо Монголд болсон үнэн бодит гэмтэргийн талаарх ямар ч хачир байхгүй гэрч шүүгдэгч болон шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэрийн мэдүүлгээс хүргэдэг сувгийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсийг орлуулан хүргэж байна. Өнөөдрийн ярих хэрэг бол 2017 онд болсон маш харамсалтай нэгэн хэрэг байгаа лээ. 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрийн үүдэнд энэхүү харамсалтай хэрэг маань болсон. Ямар ч шалтгаангүйгээр зүгээр байсан хүний нүүрлүү цохин амь насанд нь хүрсэн хэрэг болсон юм. Хохирогч нүүрэн тус газраа цохилт авч газар унан толгоогоо хүчтэй цогсон байна. Үүний улмаас гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн амь насаа алдсан байна. Тухайн хэргийг хийсэн шүүгдэгчийн биеийн байдалд нь байгаагүй учраас бүгдээрээ гэрчийн мэдүүлгүүдээс тухайн цаг үед ямар үйл явдал хэрхэн өрнөсөн талаар тодорхой ойлголтыг авцгаая. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээс миний төрсөн ах Төмрөөгийн хүү Тулгаа 2017 оны 3 дугаар сарын 19-ний орой 20 цаг өнгөрч яхад над руу уцаар яриад аав хүнд цохиулаад ам хамраас нь цус гараад гэмтлийн эмнэлэг рүү явж байна гэсэн. Тэгээд би 21 цагийн үед гихч гэрлэгийн хамт гэмтлийн эмнэлэгт очих үед Төмрөө ах сэхээ амьдруулах тасагт ухаангүй хэвтэж байсан. Сэхээний эмч Төмрөө ахын биеийн байдал маш муу байна. Ямар ч найдваргүй тархины нэг талдаа маш их цус хуралтай, зүрх тархи хоёрыг холбосон гол судас нь хаагарч бага тархины орчимд байрлалтай яс нэтарсан хагалгаа хийх ямар ч боломжгүй тул ар гэрээс нь дуудаг хүн байвал одоо бүгднгийн дууд гэсэн. Тэгээд ээж болон бусад ах дүү нарыг дуудаж миний төрсөн ах Төмрөө 22 цаг 40 минутанд сэхээний тасагт ухаан орохгүй байсаар нас барсан. Талигачийн ар гэрт тусламж үзүүлэхийг шаардаж байна. Мөрөөрөө алхаж явсан хүнийг дуудаж ирүүлж цохиж унгаан амь насыг нь хохироосонд гомдолтой байна. Талигач манайх болон манай ээжийнхтэй хамт нэг байранд тус тусдаа орцонд амьдарч байсан боловч талигач өглөө бүр ээжинд орж ирж мэд мэдчихэд ажилдаа явдаг байсан ба талигач өглөө эрт бусдаг. Өглөөд байнга ээжтэй уулзч хаад гардаг, арх уусан ч заавал гэртээ ирж хондог. Гадуур хондоггүй хүн байсан юм. Тийм болохоор 2017 оны 3 дугаар сарын 18 болон 3 дугаар сарын 19-ний өглөө талигач ээж дээр орж ирчгээд гарахт нь би тааралцсан санагдаж байна. Гэхдээ тэр үед талигачаас арх уусан эсэх талаар нь асуугаагүй. Талигач арх уусан ч гэсэн арх нь хурдан гарчихдаг. Хүнд хал палгүй их мөрөөрөө хүн. Манай үйлдвэр гэрийнх нь хажууд зүүн талдаа ойрхон байрладаг болохоор талигач өглөөд эрт босож хашааныхаа хаалгыг онгойлгоод хогоо асгаад үйлдвэрөө эргэж ториод явдаг хүн. 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр талигач вокзалын тийшээ очихсан явахт нь үү тулгаан таарч уулзаад аавыгаа хурдан харь гэж хэлчихэд цалаад уцаар яриад зогсож байх хооронд дэлгүүрийн худалдагч залуу талигачийг дуудаад талигач тэр дэлгүүрийн үүдэнд очиод довжооны шатаар ганц гişгвөө үгүй юу? Худалдагч залуу талигачийн өөдөөс гараараа ганц сохиход талигач арагшаа савж унаад босож ирээгүй гэсэн. Талигач дэлгүүрийн үүдэнд худалдагч залууд цохиулаад унахаасаа өмнө буюу урд өдөр нь хүнтэй маргаж муудах болон зодоон цохих хийсэн асуудал огт байхгүй. Гэтэл шүүх хурал дээр талигачийг илгэн бас гэмтсэн гэх асуудал яригдсан. Би бодохдоо талигач тэр худалдагч залууд цохиулаад хүчтэй унахтаа тийм гэмтэл авсан байх. Хэрэв урд өмнө нь илэгний ямар нэгэн гэмтэлтэй байсан бол бид нь ямар нэгэн зовир өгөхгүйгээр зүгээр яваад байна гэж байхгүй шүү дээ гэх мэдүүлгийг өгчээ. Насанд хүрээгүй гэрч болох талигачийн хүү Тулгаагийн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Миний бие 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн үед Баянгол дүүрэгт байдаг вокзалын орчим найзтайгаа уулзахаар явж байгаад хүнсний дэлгүүрийн ойролцоо аав төмөртэй тааралдахад аав намайг гэртээ хараарай гэж хэлсэн. Би хүүхэдтэй уулзчаад харин тааш бас хараарай гэж хэлчихэд ааваас салаад вокзалын арын автобусны буудлын наад талд игнэж байрлсан түүцний хажууд хүнтэй утсаар яриад зогсож байтал дэлгүүрийн үүдэнд тус дэлгүүрийн эзэн гээд байгаа залуу аавын танил сүхээгийн хамт зогсож байснаа манай аавыг дуудсан бололтой.
Аав тэр дэлгүүрийн үүдэнд очиод зогсоход дэлгүүрийн эзэн залуу аавын нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиод авсан. Аав цохиулаад шууд хойшоогоо саваад унжихаар нь би тийшээ гүйж очиод дэлгүүрийн худалдагч залуугаас та яагаад манай аавыг зодож байгаа юм гэхэд тэр залуу аав чинь дэлгүүрээс юм хулгайлах гэсэн гэж худлаа хэлээд байсан. Тухайн үед аав маань газарт унжихсан байхдаа ам хамраас нь цус болон том нүж гараад цус нь тогтохгүй ямар ч хөдөлгөөнгүй ухаангүй унтаа мэт байдалтай байсан тул би айж сандраад өөрийнхөө дугаараас 103 102 дуудлага өгчхөөд аавын танил Сүхэ ахын хамт вокзалын цагдаад дуутахаар явсан. Замдаа би Сүхэ ахаас дэлгүүрийн худалдагч залуу яагаад манай аавыг зөгчих вэ гэж асуухад Сүхэ ах надад дэлгүүрийн худалдагч залуу танаа аавыг юм арай гэж дуудаад очингуут нь чамтай ярихгүйгээд шууд цогчихсон гэж хэлсэн. Тухайн үед дэлгүүрийн худалдагч залуу арх үнэртүүлчихсэн сохтуу байсан. Миний аавыг дэлгүүрийн худалдагч залуугаас өөр хүн цохиж зодоогүй. Аав тэр дэлгүүрийн худалдагч залууд цохиулж арагшаа савж унснаас хойш дахиж босож ирээгүй. 103-аар гэмтлийн эмнэлэг хүргэгдээд ухаан орохгүй байсаар байгаад нас барсан. Аавыг дэлгүүрийн худалдагч залуу цохиулаад арагшаа савж унахыг нь Сүхэ ахаас гадна тэнд ойрхон нэг хүнтэй уулзаа зогсож байсан бат сайхан гой мөн харсан байлээ. Намайг нэг харахад аав тэр дэлгүүрийн үүдний довжооны шатаар алхаж гарч байгаа харагдсан. Тэгээд дахиад хартал дэлгүүрийн үүдэнд дэлгүүрийн худалдагч залуу манай аавын өөдөөс гараараа нүүр орчмын нэг удаа цохиж авахад аав хойшоо унахад довжооны шатны уруу хүчтэй унаж байгаа нь харагдсан. Аавыг цохиулаад унахыг би хараад шууд тийшээ гүүгээд очиход аав ямар ч хөдөлгөөнгүй ухаангүй болчихсон 2 хөлн довжооны шатны орчим байсан санагдаж байна гэх мэдүүлгийг өгсөн байна. Гэрч Сүхэгийн мөрдөн байцаалтын мэдүүлгээс та бүхэнд хүргэе. 2017 оны 3 дугаар сарын 18-нд дэлгүүрийн эзэн намайг дуудахаар нь очиод юм яриад зогсож байсан. Юм яриад зогсож байхад төмрөө хажуугаар нуруугаа үржигсэн явж байсан. Дэлгүүрийн эзэн төмрөөг гараараа даллаж дуутахад тэрээр дэлгүүрийн үүдний шатан дээр гიშгсэнд үгийн зөрөөгүй гараараа нүүр хэсэг рүү нэг удаа цогсон. Тэгээд төмрөө хойшоо саваад газар зэмтэн зам дээр толгоогоороо унаад ам хамарнаас нь цус гарсан. Хүүхэд нь гүйж ирээд түргэн дуудаад аваад явсан. Дэлгүүрийн эзэн арх сотруулах ундааны зүйл хэрэгэлсэн халамцуу байсан. Харин талигаач арх уусын эсхийг нь мэдэхгүй. Би 2017 оны 3 дугаар сарын 18-нд талигаачинд хоноход талигаачийн би гэмтэл бэрсэлгүй зүгээр байсан. Маргааш нь дэлгүүрийн эзэн дуутахад зүгээр хэвэн явж байсан гэх мэдүүлгийг өгчээ. Гэрч талигаачийн эхнэрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээс хүргэе. Төмөртэй 2014 онд танилцаж 2015 оноос хойш хамтран амьдрах болсон. 2017 оны 3 дугаар сарын 19-нд дэлгүүрийн замын урд талд тамхи хэргүүлээд зогсож байсан чинь дэлгүүрийн урд хүмүүс бужигналдаад байхаар нь очиод харсан чинь талигаач шатан дээр 2 хөлн дээшээ харсан амнаас нь нүжирсэн цус гарч байсан. Би тэр хавьд явж байсан хүний утсыг гуйж аваад түргэн дуудсан. Тэгээд талигаач гэмтлийн эмнэлэг дээр очиж эмчлүүлж байгаад нас барсан. Талигаач нас барсан өдрийнхөө өмнө ямар нэгэн гэмтэл бэртэлгүй байсан. Талигаач арх уух дуртай, жоохон ухаараа унтаад өгдөг, агсан сохтуу тавьдаггүй зан чанартай гэх мэдүүлгийг өгчээ. Тухайн үед эргэн тойронд байсан бүх хүмүүсээс гэрчийн мэдүүлгийг авсан бөгөөд бүгд дуу нэгтэйгээр үгийн зөрөө байхгүй зохиод авсан гэдгийг нь гэрчилж байгаа юм байна. Одоо харин шүүгдэгчийн эхнэрийн мэдүүлгээс хүргэе. 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 18 цаг өнгөрч байхад манай гэрийн утас руу залгаад ээжээ та дэлгүүр дээр хурдан хүрээдэр аав хэрэг тарчлаа гэхээр нь такси бариад 19 цагийн үед 8 нэрийн дэлгүүр дээрээ ирсэн. Намайг очиход хулан ганцаараа уйлжсэн байж байснаа тайвшраад аав тамхи татах гээд гарч яваад тэр доороо буцаж сандарч орж ирээд түргэн дуудсан. Дараа нь цагдаа дуудсан. Түргэн ирээд нөгөө хүнийг аваад явсан. Аавыг цагдаа нар аваад явсан гэх мэдүүлгийг өгчээ. Гэрч хулангийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. 2017 оны 3 дугаар сарын 19-нд би өөрийн аавтай ээжийнхээ хариуцсан ажилуулдаг дэлгүүрт хамт ажилласан.
17 цагийн орчим аав тамхи татгаар дэлгүүрээс түр гарсан. Тэгснээ удалгүй нэлээд сандарчихсан орж ирээд аав утсаа асуухаар нь би цэнэглэж байсан утсыг нь авч өгсөн. Тэгснээ түргэн хэд билээ? Баянгол дүүргийн цагдаа хэд билээ гэхээр нь би 102 103 гэж хэлсэн. Тэгээд аав цагдаа түргэн дуудсан. Би тухайн үед ааваас юу болсон юм гэж асуухад юм ярьж чадахгүй байсан ба сүүлд нь надад аав нь хүү алчих шиг боллоо гэж хэлсэн. Би гайхаад дэлгүүрээс гарч харахад манай дэлгүүрийн үүдэнд шатны доор цэнхэр джинс өмдтэй, сааралтай өмгийн гадуур хувцастай, 50 орчим насны эрэгтэй хүн дээш харсан байдалтай газар хөдөлгөөнгүй хэвтэж байсан гэх мэдүүлгийг өгчээ. Хэрэг гарснаас хойш хэд хоногийн дараа талигачид шүүх хэмжлэгийн задлан шинжилгээ хийсэн байна. 2017 оны 4-р сарын 11-ний өдрийн 632 дугаартай дүгнэлтээс тараах зүйлсүүд тогтогджээ. Талигачийн бэйд гавлын дагц болон суур ясанд далд хугарал, тархины няцралт, тархины хальсан доорох цус харвалт, баруун талын 9-10 дугаар хавирганы мултрал, элэгний нэлцрал, урагдал шарах, тарих болон уушигны хаван, хэвлийн хөндөд их хэмжээний цус хуралд илэрчээ. Мөн задлан шинжилгээгээр талигач нь дунд цэргийн согтолтой байсан тогтоогдсон бөгөөд цусан дахь спиртийн хэмжээ 1.6%-тай гарсан байна. Шүүх хэмжлэгийн шинжээчийн эцсийн дүгнэлтээр талигач нь гавал тарих, хэвлийн хавсарсан хүнд гэмтэл улмаас нас барсан гэж тэмдэглэсэн байна. Харин талигачийн биед илэрсэн бусад өвчин буюу зүүн уушигны сүрье, элэгний өөхөн өөрчлөлт зэрэг нь түүний нас баралтанд нөлөөлөөгүй гэж тэмдэглэжээ. Шүүгдэгч Тамирад хийсэн сэтгцийн эрүүл мэндийн газрын гаргасан дүгнэлтээс та бүхэнд танилцуулъя. Шүүгдэгч Тамираа нь одоо сэтгцийн ямар нэгэн эмгэггүй байна. Хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдэлийг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна. Үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгцийн хувьд хэрэг хариуцах чадвартай гэсэн дүгнэлтийг гаргажээ. Одоо ингээд шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгээс сонсцгоё. Эхнэрийн түрээсээр хариуцсан ажиллаж байгаа дэлгүүр рүү очоод охин хулангийн хамт дэлгүүрээ хариуцаад байж байсан. Би 15-аас 16 цагийн орчим дэлгүүрээс түр гарч тамхи татчихад буцаад орох гэж байтал үл таних эрэгтэй миний араас ирээд надад ойрт хоорно. Би тэр хүнийг дэлгүүр лүүгээ оруулахгүйгээд эргэж хараад зүүн гараараа түлхчихээд дэлгүүр лүү орсон. Намайг дэлгүүртээ ороод байж байтал хаалгаар нэг эмэгтэй хүн шагаагаад гадаа чинь хүн унчихсан байна гэж хэлэхээр нь гарсан чинь нөгөө эрэгтэй манай дэлгүүрийн үүдэнд шатны тэнд баруун талаараа хажуултас ийгээд унчихсан байхаар нь 103, 102 руу тус залгасан. Тэр хүнийг дэлгүүр лүү оруулахгүй гэж бодоод түлхсэн. Гэхдээ миний гарт тэгж их айхтар хүчтэй мэдэгдээгүй болохоор би тэр талигачийг зогсон гэж бодохгүй байна гэх мэдүүлгийг өгсөн байна. Мөн шүүгдэгч нь дахин мэдүүлэг өгөхдөө 3 дугаар сарын 19-ний өдөр энэ явдал болсон. Миний үйлдэлээс болж хүний амь нас хохирсныг зөвшөөрч байна. Хохиролд 20 сая төгрөг өгсөн маш их гэмшиж байна гэсэн мэдүүлгийг дахин өгчээ. Хэрэг гарснаас хойш мөрдөн байцаагчид гэрчүүдийн мэдүүлгийг авч хэргийн газрын үйлчлэг хийж ойр орчмын бүх камерыг шалгажээ. Ингэж олон талаас нь нэгтэлж шинжээчдийн дүгнэлтүүдийг нэгтгэн судалсны эцэст шүүх эцсийн шийдвэрээ гаргасан юм. Энэ нь санамсаргүй мэт харагдаж бодит байдал дээр нэгэн хүний амь насыг тасалсан арга гэрт нь ууг гашуу зовлон авчирсан үйлдэл байлаа. Ингээд шүүгээс буруутай этгээдийг хүний амь насыг хөнөөсөн гэмт хэрэгт буруутайд тооцож хуулийн дагуу 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид илүүлэхээр оноосон байна. Энэ бол ямар ч шалтгаангүйгээр хүний амьд хүрсэн хэрэг. Зүгээр л мөрөөрөө яваа нэгэн хүнийг дуудаж эрэхэд нь цохиод алчихсан. Ямар ч үндэслэлгүйгээр хүний амь насыг хөнөөсөн гэмт хэрэг юм. Энэ хэрэг бидэнд нэг зүйлийг тодорхой харуулж байна. Бидний хийдэг жижиг үйлдэл бусдын хувь тавиланг төдийгүй өөрийнхөө амьдралыг үрд өөрчилдөг. Хүний амьд гэдэг бол тоглоом биш, нэг цохилт, нэг хүчирхийлэл, үрд буцаа харахгүй үр дагавар үлдээдэг. Өнөөдрийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэн сувгтай лайк дараад сувгаа дагаарай. Мөн хажуудах байгаа хонхыг нь идэвхжүүлэх юм бол дараагийн дугаарыг цаг алдалгүй хүлээн авах болно. Баярлалаа, баяртай.